Өдрийн мэндийг сонсогч та бүхэндээ хүргэе. Спутник Монгол 92.5-ын өдрийн шууд хөтөлбөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр студид Мөнхөө Аяр ууган цэцэгнэр за найруулагчаар Чинзорог гал мандах нар ажиллаж байна. Өдрийн мэнд. За өдрийн мэнд сайхан амарсан уу? За өнөөдөр бид бүхэн зочинтой байгаа Улаанбаатар олон улсын явган алхалтын фестивал 8 дахь удаага үйл зуны алхалттайгаар ингээд 8 дахь удаага саяны өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болоод өнгөрсөн. Тэгээ сонсогчдоо явган алхалт болон эрүүл амьдралын хэм маягийн талаар ярилцахаар өнөөдөр зочноо орсон байгаа. Баян зүртүргийн явган алхалтын холбооны тэргүүн олон улсын хүрэл алхагч, цолтон, тугтан алхагч мөнх тоя. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндээ. За та жоохон урагшаа суугаад байгаа. За энэ амралтын өдрүүдэд ийм нэгэн чухал арга хэмжээ болоод та бүхэн бас одоо 8 дахь удаагийнхаа фестивалыг амжилттай зохион байгууллаа. Энэ жил ер нь бас олон улсын одоо төвшөнд бас болсноор онцлог байсан тийм ээ. Тэгэхээр хичнээн улсын ямар оролцогч оролцоо Монголоос бас 600 гаруй оролцогч оролцсон байсан тийм. Тий. За энэ өдрийн мэндийг хүргье Монголын ард түмэндээ. За тэгээд өнөө жил одоо энэ удаагийн одоо Улаанбаатар фестивал нь 700 гаруй алхагчтай. Тэгээд гадаадын 10 гаруй орноос 100 гаруй алхагчид хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд бид бүхэн өнөөдөр энэ удаагийн одоо Улаанбаатар фестивал 2 өдрийн турш 40 км замыг туулж маш гоё байгалийн сайханд Монголынхаа сайхан байгалыг сурталчилж эрүүл зөв амьдралын хвшлийг тогтоож бүгд одоо сайхан баяр хөөртэйгээр ингэж алхалж өнгөрөөдөө. Тий. За тэгвэл явган алхалт яагаад хамгийн одоо хүртээмжтэй дасгал вэ? Ер нь та энэ явган спорт руу яаж орваа? Хамгийн ихний тийм асуултыг тамир сандлаа. За би бол айгүй хөдөлгөөний тийм дутагдaltaй, илүүдэлжинтэй бас хүнд өвчтэй хүн байсан. Тэгээ өнөөдөр яагаад энэ 10 жилийн өмнө явган алхаж ирэхэд илүүдэлжингээ хасаад тий нурууны суулт гэдэг өвчнөөсөө салъя гэж анх эхэлж энэ алхалт руу орж ирсэн. Сүүлд гүйдэг хэдэн жил гүүгээд ууланд гүүгээд агаар сайхан цэвэр агаарт ингээ илүүдэлжингээсээ салаад их хүнд өвчнөөсөө бас салаад хоёр дахь бас нэг хүнд өвчнөд давсан хорт хавдар гэх энэ өнөөдөр бол энэ хорт хавдрыг даван тулахад бол өөрийн сэтгэл зүй болон одоо сэтгэлийн угаараа бас энэ хүнд өвчнийг дасгал хөдөлгөөнтэй холбож алхаж тий ууланд алхаж ингэж идгээсэнтэй би их баяртай байдгийн. Тэгээд хоёр дахь одоо миний амьдралын шинэ үеийг бол алхалттай салшгүй холбоотой. Тэгээ алхалт бол үнэхээр цэвэр агаарт алхаж эхлэхэд бол энгийн байдаг. Хүмүүс бол ерөөсөө ингээд нөгөө дасгал хөдөлгөөн алхалт гэдгийг бол айгүй хүнд юм шиг бодоод би чадах болов үгүй дөө гэж боддог. Гэтэл алхалт бол хамгийн хялбар. Хүн эхээс төрөхдөө нэг нас ойндоо дөнгөж хүрэл хоёр хөл дээрээ тэнцэж алхаад амьдралын туш алхаж ирсэн. Тэр л энгийн одоо хүн жирийн тийм хөдөлгөөнийг л ерөөсөө тогтмол суугаад одоо сүүлийн үед их суугаа ажилтай болсноос болж илүүдэлжинтэй хөдөлгөөний дутагдaltaй нурууны суулт янз бүрийн зүрх судасны өвчин, сахарын шижин, даралт ихсэх гэх мэт маш их олон өвчнөд нэрвэгдэж байна. Гэтэл бид бүхэн одоо энэ өвчнөөсөө салаад эрүүл сайхан амьдрыг ерөөсөө зүгээр л энэ алхалтаа өдөр тутам одоо ерөөсөө ажил гэр хоёрын хооронд завгүй ямар ч завгүй байсан ажил гэр хоёрын хооронд бол манай Улаанбаатар хотод алхаад ажилдаа ирдэг, ажлаасаа тараад алхаад яадаг амралтынхаа өдрүүдэд цэвэр агаартай манай Улаанбаатар хотыг тойрсон дөрвөн сайхан хайрхан байна. Богдуул, Шингэлтэй хайрхан, Сонгон хайрхан, Баян зүрх гэдэг энэ сайхан дөрвөн хайрхандаа амарсан өдрөө алхаж агаараа гэж хүмүүст бас хэлмээр байна. Тэгээд энэ сайхан дөрвөн хайрхны дунд туулгаад дагаад бас сайхан нэг үе бодвол алхалтын сайхан замууд бас бий болжээ. Тэгээд би 3 дахь өдөр болгон хамт олон багийнхантаа Баян зүрхийн алхагчтайгаа хамт 3 дахь өдөр болгон тэгш замын алхалт гээд туул голыг дагсан Мишель Хүрээлэн болон Маршлийн гүүрний наатлаар дугуйн замаар одоо зүүн тийшээ Амгалангийн Фрезер хүртэл алхахдаг тэгж сайхан тэгж замд алхахдаг. Амралтын өдрүүдэд болохоор ууландаа алхахдаг. Тэгээд 7 хоногтой тогтмол баг гамт толноороо тогтмол одоо алхалтыг хэвшүүлсэн. Өөрөө бас боломж байвал бас найз нөхдөд ганц нэгээрээ бас ингээд бусад өдрүүдэд алхахдаг. Алхах их сайхан байдаг. Бүх өвчнөө ялаад стрессээс
стрессээс ангиж ирч тэгээд айгүй сайхан баяр хөөртэй байгалийн сайхныг харж биширч инээж баясаж ингэж алхах нь эрүүл зөв одоо амьдралын хамгийн гол дадал хэвшлийг одоо өөртөндөө суулгах нь чухал байдгаа. Тэгээд алхалт бол энгийн тэгээд хүн болгон ерөөсөө энгийн бие дэвтэйхэн хувцас өмсөөл ууланд алхатна. Тэгээ хамт алгаж жагаад явцын тунд одоо бие биенээсээ суралцаад ямар гутал бүүз өмсөхөө гэд одоо ингээд юу яадаг суралцдаг. Тэгээ бие биенийхээ өмсөн зүйлсийг хараад тэгээд цаашдаа ингээд хувцас сайжруулад явах боломжтой. Эхний удаад бол зүгээр л бие дэвтэйхэн тэг чөлөөт тийм хувцастайгаа алхаад үзэх хэрэгтэй. Тэгээ алхах бол маш энгийн тийм өдөр тутмын дадлал жоохон ахиулаад одоо тэг хэдэн километр одоо нэг 500 м алхдаг байсан бол эхлээд нэг яг 2-3 км-с эхлээл ингэж дадал болгож хэвшүүлэх хэрэгтэй гэж боддгийг. Тэгээ таны хувьд бол 10 жилийн өмнө одоо янз бүрийн эрүүл мэндийн шалтгаантай байгаад илүү л жинтэй байгаад одоо эрүүл мэндийн шалтгаанаас болж энэ алхалтын спорт тийм ээ спорт болтлоо хүчсэн баа шүү дээ. Тэгэхээр энэ спортод бас хөл тавьсан байна. Таны илүүдэлчин одоо жишээ нь хэдэн килограмм байсан? Таны одоо биед гарсан үр дүнгуудээс бас хуваалцвал. Одоо би бол илүүдэлчин ерөнхийдөө 20 кг хайсан 70 кг жинтэй махлаг. Тэгээд хүнсний худалдаагаар олон жил явсан айгүйх суугаа ажилтай баг юм завгүй тийм ажилтдаг үе байлаа. Тэгээд бас айгүйх хүнд юм нэг олон авдар савтаа ундаа усын чинь авдраар нь өргсөр угаад бүр нөгөө нуруу суулттай болсон. Тэгээд L4 L5 суугаад хагалгаанд орох заалттай байсан. Тэгээд эмчи хэлсэн бодогцсон. Ягаад гэвэл энэ эмч бол та айгүй илүүдэл жинтэй хүн байна. Энэ жингээсээ сал тэгээд дасгал ачаалал тийм маш их нурундаа их хүнд жинтэй ачаалал үүрч явдаг юм байна. Тэгэхээр та энэ илүүдэл жингээсээ сал гэсэн үгийг ойлгоод хагалгаанд орохгүйгээр алхаж 20 кг жин хасаад өнөөдөр би 90 сар бол нурууны өвчин гэж ярихгүй эв эрүүл болоод явж байна. Явцын тунд яг хүн өөрөө ерөөсөө мэдэхгүй хавдар гэдэг өвчин чи ерөөсөө өвддөггүй юм байлээ. Тэгээд нэг ядраад байсан. Тэгээд айгүйх ядраа сулдаад ахтан л өөрийгөө дайчлаад алхаад гүүгээл энэ тэр уул хадар гүүгээл яваад байсан. Тэгтэл гэдгэн хавдар өвчтэйгээ мэдээд онцлуулаад тэгээд хавдрын хагалгаанд ороод туяа эмчилгээнд Хөх хотод 3 сар ингээ Хөх хотод нөхөртөйгээ хамт байхад бас айгүй хэцүү тийм цагаан ис унаад айгүй ядар сүлдэжсэн ч гэсэн шүд зуугаал би өрөөсөө гараад мантаа цэцэр Хөх хотод байдаг мантаа цэцэрлэг төрөлөнд алхаад дасгал хөдөлгөөн хийгээд баясаад нөгөө өвчнөө жоохон ядарсан сүлдсэн байсан ч гэсэн жоохон сэргээд тэр олон хятадууд ч өргөлөө 4-5 гэхэд босоод бүр мантаа цэцэрлэг төрөлөнтэй гараад дасгал хөдөлгөөн хийгээд бүжиглэхэд дуулахын дуулаад гимнастик их хийгээд спортоор хичээлдэг их сайхан тэр хүмүүсийг харж би бас их урам аваад за ингээд юу яаж явах хэвтэй байна. Агаартай өглөөдөө гараад дасгалаа хийжээ алхаж ийгээ тэр сайхан цэцэрлэг төрөлөнд би алхаж байсан. Тэгээд үнэхээр нэрээ өнөөдөр яг өөрийгөө өвчнийг ингээд давхад өөрөөс бас хамгаалт юм бэ. Хавдартай би хүнд өвчтэйгээ сэтгэлээр унаад байх юм бол тэр муухай өвчин чинь бүр өсөрхийлэл бүр бүх үеийг тараал тэгэл ерөөсөө удахгүй тэр өвчнөд дарлагдаад өнгөрөх юм бэлээ. Тэгээд ер нь сэтгэлээрээ өөдрөг байгаад явган сайхан энэ сайхан Монголынхаа сайхан цэнгэг агаарт байгалийн сайхныг биширч ингэж алхаж явах хэрэгтэй. Байгальтайгаа маш сайхан ойрхон байж хүн одоо хүн чинь ер нь байгалийн амт шүү дээ. Тийм учраас байгалаас одоо сүүлийн үед их холдож байна. Байгальтайгаа ойр байх хэрэгтэй. Тийм учраас одоо энэ алхалтанд цэвэр агаарт өөртөндөө цаг зав гаргаад ингээд алхаж явах юм бол эрүүл байх бүрэн боломжтой юм а гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Тэгээд үнэхээр одоо энэ хүнд өвчнийг даваад туулаад гараад тэгээд өнөөдөр одоо шал амьдралын шинэ хэв маягт ороод хөдөлгөөнгүй байдаг байсан болоод өдөр тутам хөдөлгөөнөө хийгээд алхалтаа хийгээд дасгалаа хийгээд найс нөхөрлөл бий болгоод ингээд сайхан явж байгаа шинэ хамт олон болгоо шинэ мөнгөтэй гэдэг хүнийг бий болгоод бүтээгээд одоо ингээд амьдралын одоо өмнө одоо 50-60 жилийн өмнө байсан мөнгөтэйгээс шал өөр төсвөр хадгалжалтай тий баргийн өмнө няцдаггүй алхалтаар одоо ингээд өөрийгөө урамшуулаад эрүүжээд гэсэн хүчтэй байна тий айгуу тийм өндөр уулмууд 3 оргилд авирсан. Тэгээд одоо үнэхээр өндөр оргилүүд авирахад бас өөрийгөө ялаад тий төсвөр хадгалж суугаад тэгээд тэр байтугай 59 наснаа хөнгө атлетикийн спортын мастер болсонтой их баяртай байдгийг. Тэгээд ганц гүүгээд спортын мастер болохоос гадна би дугуун унахаас
залуудаа их айдаг байлаа. Дугуй унахаар яг дугуйн дээрээс унах гээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд айдтай байсан бол өвчнөө ялаад тэ зориг тэсвэр хатуужид суугаад ирсэн чинь бас 60 наснда дугуй унах сурлаа. Тэгээд бас уснаас айдаг байлаа. Усанд чивж өвчих гэж байгаа юм шиг л ухаангүй айгаад усанд тэгж гүнзгий ордгоо байсан бол бас одоо усанд сурж эхэлж байна. Одоо тэгэхээр хүн ер нь өөрөө амьдралын турштай нас яван явтлаа суралцсаар байгаад өгдөг гэдэг нь айгүй үний юм байна. Тэгээд ер нь залуудаа айдаг байсан юм а. Тэ өөрөө ингээд зоригтойгоор эхлүүлээд чадчихээн гэхээр өөрөө бас урам аваад бахархах. Тий, заримдаа бүр тэртлоонд орж үзмээр ч юм шиг те дугуй ундаг, усан сэлдэг болж байна. Тэгээд гүйдэг, хараадаг одоо тэгэл иймэрхүү байдлаас тэртлооны тэмцээнд ер нь ороод үзье ч гэсэн бодол төрж ийн. Тэгээд өөрөө өөрийгөө ялж энэ сайхан одоо энэ алтан нарыг харж байгаадаа өдөр тутмын нарыг харна гэдэг чинь маш их гоё санагддаг юм. За маш их баярлалаа. Үнэхээр гоё дэлгэрэнгүй өөрийгөө танилцууллаа. Одоо алхалтын талаараас ямар одоо нөлөө байдгийг айгүй гоё дэлгэрэнгүй ойлгомжтой гоё тайлбарлаа. Манай сонсож үзэгчд айгүй бас сайн ойлгосон баг гэж бодож байна. За тэгээд манай одоо бас дахин нэг зочийг хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд За Монголын явган алхалтын холбооны ивент арга хэмжээ хариуцсан захирал Тугтан алхагч Алтан Сүх. За өдрийн мэнд хүргэе. Бид ярилцлага эхлүүлээд мөнхтөө ягчийнхаа энэ алхалтын спортод яаж анх хөл тавьсан, ямар одоо бие болон сэтгэл зүйд ямар гоё өөрчлөлтүүд, эерэг өөрчлөлтүүд гарсан талаар ярилцаа суужлаа. За тэгэхээр холбооны тухайд Алтан Сүхээс асуумаар байна л да. Монголын явган алхалтын холбоо хэдэн онд байгуулагдсан? Ерөнхий мэдээж үйл ажиллагааны чиглэл нь ойлгомжтой. Тэгээд хичнээн гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа байна. Одоогийн байдлаар бол манай бүх гишүүд л одоо манай одоо оролцдог хүмүүс гэсэн үг. Тэгээд яг бид нэр анх 18 онд тэгээ найзуудаараа нэлээд сонирхлоороо уул хатанд гараал хүмүүс явдаг гэсэн шүү дээ. Тэр маягаар ингээл явж эхэлж байгаа л тэгэл энийг ер нь ингээд нийгмийн сайн сайхны төлөө болгоод тэ олон хүмүүсийг хамруулаад эхлээд яг найз нөхдөд оройлдог байж байгаа. Тэгээд энийг төрийн бас байгууллага болгоод цаашдаа гоё өргөжүүлэе гэж ярилцаад тэгээд төрийн бас байгууллага болоод за ингээд анхны нэг алхалтуудыг зарлаж яхад нэг 6-7 хүн ирсэн зогсож идэг байсан. Тэгэл одоо ингээд цаашдаа ингээд тэ Монгол хүний хөлийн тавхаа хурж болох газар бүрт бид нэр алхах нь 5 тэгт алхах нэг л амар гоё. Тэгэл өөдөр ингээд тэр 4-5 хүндээ ярьж байгаа л. Тэгэл нэг л мэдгэд өнөөдөр одоо ингээд хэдэн зугаараа хэдэн мянгаараа цугладаг болсон байна. Тоолох аргагүй нөө. Тоолох арга болсон. За тэгээд бас надад энэ фестивалийн талаар бас асуулт асуумаар байна. За энэ Улаанбаатар фестивалд бол энэ жил одоо Нидерланд улсаас за Япон, Бүгд найрамд Содагс улс, Чех, Австрал тэ Хятад, Орос, Унгар одоо тэгээд Бүгд найрамд Тажикстан улс ингээд нийт 110 зочид төлөөлөгчд одоо оролцсон байна гэж. За тэгээд Монгол улсаас 21 аймаг 9-өөс 600 гаруй оролцогч оролцжээ. Ер нь бол ингээ харьцуулах юм бол одоо яг болж байгаа COP17 та нэг дутхгүй. Одоо төлөөлөгчтэй, цар хүрээтэй тэгээд одоо нэг оролцогчтой байна. Тэгээд яг ийм холбоосыг одоо тогтооход яг ямар одоо замуудаар туулсан бэ? За тэгээд бас гоё хүндтэй том бас магадгүй нэрт алхагч нар бас бэж магадгүй тийм ээ. Эсвэл одоо манай Монголоос ч юм уу одоо инфлюенсер одууд ч юм уу юу гэдэг тийм хүмүүс бас гоё тийм содон хүмүүст ямар хүмүүст оролцсон бэ? Яг нь ер нь бол манай Монголоос бол одоо бүр биднийг анханаас нь эхлэхэд л хамт байсан хүмүүс маань бүгдээ маш идэвхтэй. Нэг тэр тухайн хүн маань нэг хүн байсан хүн чинь тэгэл 10 20 30 40 болоод ингээд ирцгээсэн байсан. Тэгээд гадны хүмүүсээс болохоор одоо Солонгосын явгаалалт талбайны ерөнхийлөгч Кан Оклей гэдэг багш байдаг. Тэгээ доктор энэ алхалтын соёл одоо хүний хөлийг одоо өөрөө баг бүх насаараа судалж байгаа гэж ярьдаг байхгүй. Тэгээд тэр хүнээс бид нэр ингээл зөвхөн алхаад байна гэдэг нь бас зөвхөн алхаад байх нь бас үнэн биш. Тэрийг судлах юм бол асар өндөр одоо эрүүл мэндийн талбайд шинжилгээ ухааны төвшөнд тийм байт юм байлаа. Тэгээд тэр хүн яг анх ирж Монголд ганцаараа ирээд тэгээ биднэрт ингээд сургуульд ороод ингээд байж байхад бол одоо сонсож дуулаагүй юм маш их байт юм л. Тэгээд анханаас нь би тэр хүнийг хүндэлсэн. Миний дуртай хайртай. Тэгээд тэр ах маань тэгсэн чинь энэ жил бүр
40 50 60-аа болцсон ирсэн байсан. Солонгосууд маш Монголд бас их дуртай хүмүүс болсон байлээ. Одоо тэгээд энэ улсуудын хоорондын нэгтгэхэд яг ямар шугамар одоо нэгтэж байна? Холбоо хоорондоо ингээд байд юм уу? Эсвэл магадгүй бас нийслэлийн аялал жуулчлалын газар за тэгээд Монголын одоо явган алхалтын одоо танай холбоо бас цаашдаа бас дотоодын гишүүдэрээ дамжуулж олон улсын харилцаагаа бас тэлж байгаа. Яг хөө ер нь ингээд гадны ивэнтүүд бас болдог байхгүй юу? Олон улсын одоо Вонжо, тэр Сөүл, Чэжүүгийн олон улсын алхалтууд болдог. Тэр алхалтуудаар манай өөрсдийн алхагчд маань тэнд очиод тэнд комьюнити үүсээд тэнд найз нөхөд болоод тэнд Монголын явган алхалтын холбоо гэсэн бүх төв дарцгаа бариад тэгж явж байгаад одоо танилцаад манад бас ийм арга хэмжээ болно гэж тэднийг ураад гэтэл тэгээд энэ зөвхөн гээд алхаад эрүүлжээд гэхээсээ илүү одоо энэ жилээс эхлээд одоо олон улсын алхагчд маань энд ирээд алхалтаар дамжуулаад авч болох бүх ач холбогдол байгаа шүү дээ. Найз нөхөд, эрүүл мэнд тэгээд бизнесийн одоо саналууд хүртэл орж ирж байгаа байхгүй энэ жилээс. Хамтын ажиллагаа гоё үүсгэж болно. Давхар бас Монголынхаа байгалийн сурталч шин тийм ээ. Байгалийн сурталчилгаа бол бүр наазах асуудал. Тэр Монголд аялал жуулчлал тийм ээ сурч байгаа. Хүн бүхэн ирээд бүр ингээд гайх цаанч бэ. Ийм газар алхаж үтсэнгүй гэдэг. Яг олон улсад ихэвчлэн нөгөө энэ шууд тэгш замаар тэгээ засамлыг дагаад алхаж байгаа. Тэгэл ингээд Монголын яг уулан дээрээд ингээд алхахынгууд ерөөсөө гайхаагүй хүн байхгүй гадныхаас ал. Биднэрт бол яг мэдрэмж нь бүр шаал энэ зингийг ус тэгээ зинхэр тэнгэр үнэхээр гайхалтай юм аа гэдэг. Агаар салхи гэл бүх юмараа онцгой. Энэ жил ирсэн хүн болгол дараа жил бид нар маш олуулаа болноо. Тэгээд биднийг бас ингээд өөр бусад алхалтанд дааварсан гэдэг ингээд. Ер нь эх жилээс бол нэлээд томрох шинжтэй. Энэ жил бол гадна дотных нэлээд 700 гаруй хүн баг 800 хүч байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол эх жилээс 2000 хүрэх байгаа. Насны хувьд ер нь одоо яа гэм бэ? Хідээс хідэн насны юм дээр заахгүй байх гэж бодож байна. Хамгийн бага настай алхагч маань хэдтэй байна? Хамгийн ахмад нь хэдтэй байна? Яг хоо хамгийн бага насных нь бол 6-7 хүүхдүүд байгаа юм л да. Гэхдээ энэ жил нэг маш идэвхтэй алхагч банд бүр ингээд алхаж чадахгүй хүүхдээ ингээд алхалтанд ингээд өөрдөг зүнхээр урдаа өрөөд бүр хүртэл явсан. Тэгээд хамгийн өндөр настай алхагч маань тэгэл 80 гараал явна шүү дээ. Би бол сая. Тэгээд энд бол ямар ч тийм юу байхгүй заашлаа. Нөгөө насны хязгаар огт байхгүй. Тийм. Би зүгээр сая болсон л та хамгийн нөгөө залуу алхагч гэсэн чинь би мөнгөтэй ягч байгаа гэж бодсон. Сэтгэлээрээ тийм ээ. Мөнгөтэй ягч нь яг өнөөдөр 65 хүрсэн ч гэсэн сэтгэлээрээ их гоё өөдрөг тийм залуу байдгийн. Тэгээд манай найзууд ч гэсэн тэгдгийг энэ одоо айгүй хүнд өвчин туссан мөртлөө өнөөдөр яагаад ийм их ирч хүчтэй вэ? Байгаль эрхтэлхийд алхаж л би цэнгээ хураадаг. Яг үнийг хэлэхэд гар утсыг нөгөө цогод залгаад цэнийг авдаг шиг би байгальдаа ойр байж байгальтайгаа ингэж ойр байж алхаж явгаа алхаж баясаж ингэж явхаараа би цэнийг аваад гэртээ бөөн нэг том ажлын ард гарсан юм шиг баяр хөөртэй гэртээ ирдэг. Хэд 2-3 хоног алхахгүй байхаар би нэг сонирн болоод нөгөө би маань одоо 10 гаруй жил алхаснараа би дадал болцсон. Тэрийгэ өгүүлгээд одоо 3-4 хоног сая наадмаар өгөхгүй зүгээр аялаад хөдөө гадаа хорхог пуушер идээд явцсан чинь өста бүр амар хэцүү болоод бушуухан өста алхалтаа хийх мэн гэд бүр хэд хоног явахгүй алхалтаа өгүүлээд би организм физиолог маань одоо тэрийг нэгдэг болцсон. Тэгээ манай Баян зүгт дүүргийн явган алхалтын холбоонд бол хамгийн ахмад настан одоо пунцэг ихч маань одоо 30 хэдэн оных гэлээ 80 хүрж байгаа тийм ахмад алхсан. Тэгээд тэр понцог ихчигээ хараад бас их мотивац авдаг. Ихч маань одоо 80 хүрж байгаа мөртлөө ямар ч тийм нүүрэн үрчлээсгүй би хаана нарийнхан ямар ч илүүдэлчингүү жоох охин шиг далианы алхалтанд бид бүхэн манай Баян зүрхийн явган алхалтын холбооны ахмад голцсон хүмүүс оролцлоо. Тэгээ би ерөнхий багийн нөгөө юу тэргүүн гэсэн болохоор ижил нөгөө мини цагаан юпг бүгдэнд нь өмсүүлэхээр болоод бүгд нь хотоос аваад очисон. Тэгсэн чинь нэг ороо буудалтай ирсэн чинь манай ахмадууд бөөнөрөө ороод ирлээ миний өрөөрөө. Дарга би танд нэг юм хэлэх гэсэн.
арай 80 хүрж байгаа 70 гарцсан хүмүүс миний юбг өмсөд алах хаашаа гэхээр та нарт илүүдэлчин алга та нарыг хэн ч 80 гэж хэлэхгүй дугаа харин наадхаа өмсөд гарахаараа бүр гой огтуучиг харин гой гарна гэд бид нар бүгдээр багаараа цагаан юбгтэй богино цагаан юбгтэй спорт юбгтэй тэгээд алхсан тэгэхэд өстой үнэхээр хятадын юунууд ирээд зураг бичлэг аваад энэ тэндээс хүмүүс зураг дараал үнэхээр эгчнэр маань үнэхээр гоё байсан. Би бол тэдний хажууд болж 60 тавтай ялах байж байгаа ангарч тийм ээ. Үнэхээр илүүлчингүү нар мандах ихч байна бас 80 хүрж байгаа фонцог ихч байна. Манай Баян зүрхийн тэр хэдэн эгчнэр бол нэр үнэхээр өстой нэр иччин гэснээр маргааш нь өмсөд гарсан чи харин ч бүр бахархал болсон. Телевиз гятын сурвалжлагч нар ерөөсө бүр манай хэдэн эгчнэраас бүр салхаа байсан ш дагаж яваад ярьсаг авах гэх нөгөө хэдэн сайн ойлгохгүй болохоор тэгээ зургийн дараа л дээсэн чи хятадын телевизээр гарсан гэл тийм сураг байсан. Зургийн дараа л энэ тентээс нь байсан. Хятад зүгээр энгийн алхагч нар хүртэл хоёр эгчийн маань зургийн дараад байсан. Тэгэхээр айгүй гоё насвал тоо гэдгийг бол манай алхагчид бол үнэхээр харуулж чаддаг. Тэгэхээр миний баг охин бол үнэхээр бас энэ Баян зүгт үргийн явган алхалтын холбоог үүсгэн байгуулахад бас одоо 10 дахь ангийн охин байгаа. Тэгээд хамт ингээд миний 2 3 найзууд дөрвөлөө анх ихэж уулын тасарахгүй алтан цэцэг үлзий баяр манай ануужи охин маань бид дөрвөөсөө тасарахгүй 10 жил ууланд алхаж иж энэ Баян зүргийн явган алхалтын холбоог байгуулсан. Тэгээ энэ явган алхалтын холбоонд байгуулснаас хойш би улам идэвхчээд над зүгээр найз нөхдөг охинтойгоо алхдаг байсан бол над давхар үүрэг ирлээ гэж ойлгоод би бүр улам их идэвхчиж одоо эрүүл өөрөө би бас өвчнөө яланд байсан хүн чинь бусад хүмүүсийг одоо өөрийнхөө үе тэнгийн те тэтгэвртэй гараад тэтгэвртэй гараад зүгээр нэг эмээгийн ажил хийгээд суух бишээ гэд би баг хомд олондоо дандаа хэлдэг. Наад хүүхэд харах өөрсдийн өсөглөө одоо хүүхэд харах ажиллаад бол одоо удахгүй та нар капитал засварт орохоос өмнө одоо энэ алах гэд энэ уриалгыг хэлээд одоо манай Баян зүрт үргийн явган алхалтын холбоо өргөжин тэлж 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдж ирсэн бол одоо 70 гаруй гишүүнтэй хамгийн Монголын явган алхалтын холбооны ивент арга хэмжээнд идэвхтэй олуулаа оролцдог юм холбоо болжээ. Энэ нь яг би өвчнөд ялан дийлснээр бусад хүмүүст одоо мотивац болж бусад хүмүүсийг одоо алхалт руу уриалж чин төтгсөн бас миний жоохон ч гэсэн хувь нэмэр байгаа гэж боддгийг. Тэгээд яг хуу амьд жишээ байна л да. 2 хүнд өвчний ард гарсан илүүдл 20 гаруй килограмм жингээ хайсан хүүхдэд дагуулад бүр жоохон 5 настай байхаас нь би охинод дагуулж алхаад миний охин 8 настайтай асралт хайрхан 10 наснаа мөнгө сардаг 11 наснаа алтай нурууны ноён оргил их богдод авиралт хийж ялаа. Ингээд үр хүүхдээ болон одоо манай охин дүүнэр бүгд намайг зөвхөн Баян зүрх гэхгүй Монголын явган алхалтын холбоо гэхгүйгээр ах дүүнэр үр хүүхдүүд бүгд намайг даган баясч алхдаг болсон. Энэ бол яг үлгэр жишээ болоод үр хүүхэд гэр бүл хамаатан садан бүгдэнд нь нөлөөлөд одоо ингээд миний төрсөн дүү хүртэл одоо 59 наснда их чадаа ирүүлж яах би гүн ингээд спортын гүйсээр гол 12 цагийн гүйлтэд одоо 1-р байранд орж спортын мастерын зэрэг солоо хамгааллаа сая 60 наснда. Би ч гэсэн өөрөө төрөнд хэлсэн ш 59 наснда хөнгө атлетик спортын мастер болно гэж бодоагүй байгаа л өөрөө нөгөө өөрийгөө ажиллаж байгаа өвчнөө ялсны шагнал болоод одоо хөнгө атлетик спортын мастер болсон. Тэгэхээр хүн бол маш их потенциал байдаг юм байна. Хүн өөрөө өөрийгөө дайчлаад тий үнэхээр ингээд яах бололгүй тийм ээ. Одоо нас өхөн хөлтлөө суралцсаар бие биенээсээ суралцсаар гол өгдөг гэдэг шиг одоо Монголын явган алхалтын мянган олон алхагчид дагагчид бүгд л одоо миний тавьсан постн дээр лайк дараад юу яагаад ингэж байхад нь би бас баярлал олон хүнд нөлөөж чадчихвэл одоо миний одоо үр дүнгээ харуулж бас энэ хүмүүсийг олон хүмүүсийг алхалт руу уриалж байгаа бас сайхан юм гэж боддог тийм. Монголын явган алхалтын холбооны ивент арга хэмжээс хариуцсан захирал тогтоо алхагч Алтан сүрх. За тэгээд Баян зүрх үргийн явган алхалтын холбооны тэргүүн олон улсын одоо хөрөл алхагч цолтон дугтан алхагч мөнх яг маань хөрөлцөрсөн байна. За тэгээд Алтан сүрхээс шууд бас дараагийн асуулт асуумаар байна. За ингээд явган алхалтын ингээ холбоо арга хэмжээний зохион байгуулалтаа мэдээлэлүүдээ яаж тарааж байна. Түрүү бүгдөө яг шилжижсэн одоо ингээд арга хэмжээнд дээр эцдийн хөвлийнх нь ингээд зураг авлаа, баах араас нь даглаа гэжсэн. Тэр шиг адилхан одоо энэ алхалтын спортыг Монголд илүү цаашдаа дэлгэрүүлэхийн тулд ямар одоо ийм одоо маркетингийн ажлууд хийгдэж байна. Магадгүй одоо Улаанбаатар манай дээр марафон гэж жишээ том жишээ байгаа тийм гүйлтэнд бол сүүлийн 2-3 жилийн дотор бол нэг 5-10 мянгаас баруун 30-40 мянган хүн бүртгэдэг оролцдог болсон байгаа. За тэгээд алхалтын энэ холбоо цаашдаа ингээд бас Улаанбаатар энэ фестивалаа өргөжүүлээд за одоо мянгаас цаашаа яаж одоо олон хүнд хүрэх вэ гэсэн тийм бас
тактик стратеги ажиллагаа байгаа бах та. Энэ тактикүүд бол яг ерөнхийдөө одоондоо бид нөгөө гишүүдийнхаа одоо Facebook сошиал сүлжээгээр тарааж ийн. Тэгээд Walking Team гэдэг вебсайт байгаа. Тэгээд манай өөрийн одоо пэйж маань яг натуралаараа 100 гаруй мянган гишүүнтэй, 70 гаруй мянган гишүүнтэй пэйжүүд байна. Тэднээсээ одоо манай алхагчид юунууд нь гишүүд маань маш идэвхтэй хардаг, идэвхтэй шеэрлдэг. Тэгээд яг нийслэлийн ажилчлалын газар одоо сүүлийн үед нэлээд олон улс талтай бас сурчлагаа сонир сэтгүүл байрлуулах маягаар оролцож эхэлж байгаа. Тэгээд өөрсдийн сошиалаар л илүү их тарааж байна да. Эдгээр гишүүд маань идэвхтэй олон олонний хүчээр л гэх. Тэгээд яг арга хэмжээ ивент янз янзын болоход дараагийн ивентүүд дараагийн одоо оролцох юмнууд маань ингээд зарлагдаад тэгээд тэн дээр сүүлийн үед бас телевизүүд сайтууд маш их ирж сурвалжилж түгэж өгч байгаа. Одоо энэ амралтын өдрүүдээр жишээнтэй одоо Миша бит хоёр алхахаа гэд хүсвэл та бүхэн дээр одоо хизээ тэдний өдөр одоо юу гэдгийг хаана алхах малхах гэх тийм мэдээлэлүүд нь Walking Team гэх сайтанд нь байдаг гэсэн үг тийм. Хаанаас харж яг одоо манайхан чинь нөгөө www гэж сайт руу ороход нэг жаахан тийм илүү нөгөө Facebook сошиал хардаг болсон. Тэгээд манай пэйж дээр угаасаа нөгөө ивент хийсэн дээр нь одоо бүр ингээд уурт жагсаалт үүссэн байна. Тэгээд эндээс харж агаад энэ ивентэд оролцох юм байна. Энэ одоо нөгөө 100% нээлттэй байхгүй юу? Хүн бүхэнд нээлттэй учраас би энд орё. Тэгээд би энд очихын тулд одоо надад таньдаг хүн байхгүй яана. Би ганцаар очиод намайг хүмүүс яах болж гэдэг юм уу? Ямар ч тийм одоо бодох шаардлагагүй шууд хурцсангууд л бид нэр гэр бүлтэй халуун дотноор хүлээж авах болно. Анхлан ахлагч байсан ч боломжтой. Одоо яг гоо комментэн дээр нь би анхлан алхаж байгаа юм аюу анхаарах хэрэгтэй байж гэдэг юм уу гэх юм бол тэгэл манай ганц тий харамгүй зөвлөгөө зүгээр ном уншиж байгаа юмсгэл зөвлөгөө орж ирнэ. Одоо ингээд яг Улаанбаатар марафонт ингээд жишээ байна л да. Гүйлтэй одоо хүмүүст ингээд за энэ ивентэнд оролцсон тулд бас бүртгэл өгөөд хураамж өгч байгаа тийм ээ. Яг энэ алхалтын энд бас арга хэмжээнд оролцсон тулд мөнгө хураадаг. За тэгээд зүгээр энгийн ийм алхалтанд одоо нэгдэхэд бас ямар нэгэн мөнгө хураамж за тэгээд бүртгэл яаж хийгддэг вэ тий одоо зүгээр бидний бас магадгүй сонсож байгаа ингээд одоо мөнгөтэй ягчийг сонсоод бас айгуу том урам аваад би ч гэсэн атлетаа гэж бодож байгаа хүмүүс зөндөө байгаа. Харин тэгээд яаж элсэх үү гэсэн яг нэг юм хуулийн хүрээнд гэх юм даа. Эхлээд яг хүн ерөөсөө нөгөө би ч одоо тэгэл алхаж чаддаг бусан цагаас эхлээл алхаж байгаа штэ гэж боддог штэ. Тэгээ яг ингээд зориод тууштай алхахаар бас ингээд зарим хүмүүс яг гинт ингээд анх алхаж байгаа хүнийг ингээд өндөр уул руу аваад явчих юм бол шантраа за дараа нь болиё гэж бодно те. Тэгэхээр өөрөөсөө нөгөө ивентүүдэд харж байгаа за нэг ийм хүү газраар ийм ингээд аянда цаанаас нь нөгөө замын онцлог төвшнийг бичиж өгсөн байгаа байхгүй. Тэгээ тэрийг харж агаад алхаад одоо ямар ч үн төлбөргүй хураамжгүй шүү дээ. Тэгээд ингэж явж байгаад хураамжтай болж эхлэх нэг юм нь болохоор юу яана. Жилийн татвар гэдэг жилдээ нэг удаа ингээд татвар төлөх гишүүнжлийн татвар төлнө. Тэгэх юм бол өөрсдийн паспортаа болоод тэн дээр алхсан бүх ивентүүдийнхээ километрийг цуглуулад тэгээд хүрэл алхагч, мөнгө алхагч, алтан алхагч те ингээд дээшлээд даймонд хүртэл ингээд явдаг байхгүй юу. Тэгээд анхны одоо 99 км-аа цуглуулад одоо нөгөө яах юм бол олон улсын алхалтанд орох одоо эрх нь үүсэх ч гэдэг юм уу те. Тэгээд цааш тийм тэр хүний боломж нь улам их нэгдээд явна гэсэн үг байхгүй юу. Том одоо жишээлбэл Улаанбаатар Walking Festival ч гэдэг юм уу эсвэл одоо ингээд манай энэ аймагуд бүгдээрээ тухайн аймгийнхаа 100 км-ийг зарладаг байхгүй 100 км ивент арга хэмжээг. Тэр нь болохоор аймаг орон нутгаас орчилсан маягаар те айл болох гоё ингээд тухайн аймгийнхаа одоо хайнд майдууд те тэгээд маш үзэсгэлэнтэй байгаль музей үзэж болох юу вэ те бүх юмаа үзүүлээд ингээд арга хэмжээ болно. Тэрэнд бол мэдээж тодорхой зардал орно. Автобусны зардал тэгээд одоо тухайн тийм бааж тэгээд 2-3 өдрийн хоол унд энэ төр гэдэг одоо тэр зардлууд нь л одоо нэмэлтээр хураамж авдаг явна гэсэн. Бусдаар бол нэг тийм ашигын төлөө одоо юу ч байхгүй.
Түрүүн бас юм нэг цолтой болно гэжсэн. Тэгээ хоёр зочны маань танилцуулж байхад сонсогчдод маань бас анзаарсан бол тугтан алхагч гэж байгаа. Тэгэхээр энэ бас нэршил одоо албан тушаалын онцлогийн тухайд. Тугтан алхагч гэдэг бол одоо маш олон ивент арга хэмжээнд оролцоод өөрөө үлгэрлээд тий одоо маш мундаг хүн болжээ. Тий. Тэгээд энэ их одоо хөдөлмөр зүтгэл тэгээд бусдад үлгэр дуурайл үзэлсний чинь бид нар ингээд хүндлээд ингээд арай ингээд жижигхэн цүнхэн зүүх хэмжээний юм тог бэлгэлдэг байхгүй юу? Тэгээд тэр тугтан энэ одоо маш мундаг алхдаг, маш үлгэр дуурайлтай мундаг хүн байна гэж одоо. Тэр тугаар нь харах нь тугаар нь бусад хүмүүс харна гэсэн. Тэгээд тэр туг нь одоо ингээд мэдээж даав юм чи ингээд гадаа ингээд яваад хахаар ингээд гандах те шаарлах одоо тэр нь одоо аль бол хуучрах тусмал хамгийн мундаг тугтан байна. Олон жил болжээ гэдгийг нь харуулах. Олон газараар явжээ гэдэг. Алтан сүхийн хувьд бас яг энэ яваа алхалтын энэ спортод хэдэн онд одоо орж өөрт танд бас ямар эерэг өөрчлөлтүүд гарч ирсэн бэ? Тэр тухайд бас уулзлаа. Яг нь ер нь бол анханасаа л би нэг жоохон тийм спорт дуртай хүн байсан. Тэгээд дөнгөж үүсгэн байгуулж эхэлж байхдаа би Болор Эрдэнэгийг таньдаг байж хаад Болор Эрдэнэний найз нь гэд хүн наваа. Энэ холбооны тэргүү хүн тийм ээ? Алхалт. Яг гоо бусад одоо яг энэ албан ёсоор явган алхалтын холбоо байгуулагддаг байхад албан байгууллагууд бол их явдаг байсан юм байна. Тэгээ албан байгууллагууд дотооддоо ингээд бас ингээд хүмүүсээ тийм эрүүлжүүлэх маягаар ч юм уу ингээд явдаг байж байгаад тэгээд анх Болор Эрдэнэтэй танилцаад тэгээд энийг ингээд ийм юу болгоод гэдэг өвсгөн байгуулсан гэхүүдээ тэгээ хоорондоо ярилцаад энийг ингээд албан ёсны бүр ямар ч байгууллагад хариалагдахгүй юм Монголын юм болгоё гэдэг. Тэрнээс одоо хаан багны ч юм уу, голомт багны ч юм уу, таван богдын ч юм уу гэхгүйгээр. Тэр тэгчээр чинь одоо ингээд зөвхөн тухайн байгууллагын хүмүүс л ингээд яваад байгаа байхгүй. Одоо бол манад ямар ч тийм хил хайцгаарыг болчих юм. Хамар хүрээгээ илүү өргөжүүлээд тийм ээ. Тэгээд юу асан л да анх тэгж үүсгэн байгуулаад тэгэл маш идэвхтэй 7 хоног бүр явдаг байж байгаа л тэгэл одоо өдөө зэрэгтэй л явж байна да. Одоо ингээд за алхалтын ийм нэг ивентэнд оролцоход одоо яг өөрөөсөө яг юу бэлдэх хэрэгтэй вэ? Юу шалтгааллах хэрэгтэй вэ? За магадгүй одоо гүйлтийнх нь бас л одоо хамгийн ойрхон жишээ нь бол гүйлтийнх нь надад ингэж хандж байгаа хгүй. Би бол алхалтыг бол ингэж мэдхийн үед бол мэдж जैन хажуунаас ингэж бас харж байсан. Хаяа ингэж мэдээлэл сайт, Facebook-ын сошиалаар ингэж гарч ирдэг. Гэхдээ яг одоо ямар зарчмаар энэ алхалтын тэмцээн ч юм уу яг энэ ивент нь болдгийг нь ерөөсөө мэдэхгүй. За нэг талаас нөгөө талаар атлах юм байна гэж би бол дотроо гэж бодож байгаа хгүй. Ингийн манай сонсогч одоо жолооч нар гэсэн бас тэгж бодож байгаа. Нэг талаас нөгөө талаа алхахлаа буцахтаа яаж юм буцаад алхах уу? Машин суугаа явах уу? Дөнгөж одоо нөгөө ингээ анх удаа ингээд би ч гэсэн одоо алхахмаар санагдтал одоо ингээд ярьж штэ хоёр. Тэгэхээр одоо яг би өөрийгөө яг яаж бэлдэх хэвтэй, ямар хувц сүмхтэй гутал за магадгүй одоо нарны тос одоо ус ямар их хэмжээтэй авах уу? Тэгээд ер нь бол яг юу хийх хэвтэй. Өөрийгөө яаж бэлдэх вэ? Яг алхаж байгаа хүн бол эхлээд юу явах хэрэгтэй. Зүгээр найз нөхдөд дагж явах гэж байгаа бол би хаашаа явах юм? Ямар замаар явах юм ч гэдэг юм уу? Ингээд найзаасаа эхлээд асууна. Та найз чинь тухайн замаа мэдж байгаа учраас за өнөөдөр нэг их ачаа хэрэггүйтэй. Тэ? Нэг сүртэй юм хэрэггүйтэй ч гэдэг юм ингэсгээд явах. Манай арга хэмжээг ингээ хараад ирэх юм бол тэн дээр зам, цаг агарын байдал тэ. Тэгээ бүх зүйлийг ингээд тайлбарлаад өчөөд өгсөн байгаа. Тийм болохоор яг алхаж байгаа хамгийн эхлээд маш чухал юм гутландаа анхаарах хэрэгтэй. Тий. Зориултын гутлахгүйгээс болж одоо бас манай монголч нөгөө нэг тэгш замын алхалт ирнэ багтаа аль болох одоо хацгаа амрын газраар явна те уул руу гарна. Тийм болохоор шагаагаа гимтээх те ялхгоноос болоод шагаагаа гимтээх хацгаа гişх өвдгөө гимтээх те. Тийм ажлууд үүд болохоор хөлөө маш хайрлах хэрэгтэй. Тийм болохоор гутлан дээр маш сайн анхаар. Тэгээд тухайн өдрийн цаг агаар иймэрхүү байх юм байна. Ядаж өөрөө гар утсан дээр одоо хардаг болсон болохоор за бороо орох юм байна. Бороо орох юм чи би нэг цуваа авчиж гэдэг юм уу те. Гих мэтчлэнгээр. Тэгээд өнөөдөр нэлээд халуун байна. За би нэг сав ус авах гэсэн бол 2 сав ус авчий гэдэг юм уу. Тэр бүхэн дээр ингээд анхаарал тавьчихад ирнэ болно доо. Тэгээд энэ чинь нөгөө бусад спортуудыг бодвол
асар их нөгөө хөрөнгө шаарддаг шүү дээ. Тусгай хэрэгсэл шаардахгүй тий. Тэгэхээр одоо ингэж харахаар ивентэд одоо эсэж алхалт хийх юм бол ер нь бол чи өөрөөгөө зөвхөн одоо ингэж нөгөө энэ алхалтын тэр юугаа давах биш. Бас ивентэнд оролцож байгаа бол тэнцэн бүх мэдээлэл, нарийн мэдээлэлтэй одоо мэргэжлийн одоо хүмүүстээр ингэж зөвлөсөн бүх мэдээлэлд нь байгаа болохоор өөрийнхөө эрүүл мэндээ бас давхар хамгаалж штэ тий. Зөв одоо зохицтой энэ хөө одоо энэ спортод бас орж ийн гэсэн үг шүү дээ. Түрүү мөнхтэйгч маань хэлсэн энэ анх нөгөө илүүдэлжинтэй байсан, нуруу нь ингээд суулт үүссэн байсан гэд. Ер нь нэг хүмүүс нэг 50 гараад жарлууд өгөхөд ирэхээр одоо манай монголчуудын хувьд бас нэг дийлэнх тохиолддог зүйл нь бол өвдөгний үеэр хатгуулж өгдөг тийм ээ. Настай хүмүүс бол ингээд өвдгөн өвдөд явдггүй. Тэгээ тайганд ороход ч юм уу хаалханы залтай байдаг ч юм уу. Алхалт энэ яг өвдөгний энэ үений өвчлөлт хэр үр дүнтэй вэ? За ер нь бол өвдөг би бол өөрөө нөгөө марафонд гүйжгаад булган марафон тэр 42 км гүйжгаад өвдөг анх гэмтээсэн хүн байгаа. Тэр үедээ гүйдэг байхдаа хүн ерөөсөн тэг өвдөг хайрлахгүй ууланд би нэг өвчнөд ялан дийсэн гэд баярлал их баясгалантай гүйж харгаал голцсон ууланд гүйгээл ингэдэг байсан. Тэгээд нөгөө ерөнхийдөө энэ өвдөг хөл муутай болсноо мэдээгүй марафонд гүйжгаад гэнт тас гэд дуурал тэгэл ерөөсөн яасан. Тэгээ өвдөгний хаалгаанд ороод тун удалгүй би 21 онд болов. 20 онд бол би тэр гүйдэг байхдаа анх болор эрдэнэ даргатай танилцаад 20 онд анх Цөв оргил руу чиглүүлэгчээр ингээд аваад алхаж исэн. Тэгээ тэр үед нөгөө анхан тэр үедээ гүйдэг байсан учраас би алхдаг хүмүүстэй ер нь тохирохгүй гэд гүйж байгаа. Тэгэл 22 онд өвдөг гэмтгээд эргэж би Монголын явган алхалтын холбооныхонтой эргэж бас уулзаад одоо би ингээ өвдөг муутай болсон, би одоо алхдаг болсон гэд. Тэгээ тэрнээс хойш ерөөсөө салаагүй одоо хүртэл би одоо 6 жилийн өмнө анх танилцчихсэн бол хамт алхаж исэн бол одоо тэрнээс хойш би товтой алхаж байгаа. Миний эмч болохоор ингэж зөвлөдөг. За мөнхтэйгч таны өвдөг бол ерөнхийдөө бол асуудалтай болцсон. Ууланд гүйсээр байгаа нөгөө жиргэвч нь ер нь дуусаад бараг л тий яс сургалт ихсээд бүр маш их хүнд тэр ширүүс юу гэж нь залгаад ойцсон. Гэхдээ таны өвдөг бол асуудалтай таавал бараг уул мул руу явж хэрэггүйгээд тэгдэг байсан. Тэгэхэд харин би бүр эмчээс бараг зөрөөд бараг алхаад яваад тэгэд муудсан юм алга. Ерөөсөө би тэрнээс хойш тасралтгүй би алхаж байна. Ерөөсөө өвдөгний өвдөлтүүд байж л байгаа. Нэмэгдэхгүй байгаа. Тэгээд бүр надтай адилхан ингээ өвдсөн мөртлөө бүр суугаад би өвдөг муутай болсон гэд миний найз дотны ганц хоёр найзад өвдөг муутай чи хаалханд орсон мөртлөө ингээ алхаад амар хол замыг туулаад яваад ахын зүгээрүүгээд асуудгийг. Гэтэл энэ өвдөг чинь ерөөсөө ингээ ажиллагаанд орж явахдаа өөрийгөө нөгөө одоо шингэнэ ингээд хөдөл энэ өвдөг чинь ерөөсөө өвдлөөгээд хүмүүс ингээд эсэргээрээ хөдөлгөөнгөө одоо суучаад хөшчдөг. Тэгээд нөгөө өөрөө одоо ингээд алхаад ингээд гიშгэж явхаар өөрийнхөө шингэнэ нөхдөг юм билээ. Тэрийг бол би яг өөрийнхөө биеэр бас мэдээд одоо ерөөсөө ямар ч ясаа энэ алхалт бол муудахгүй юм байна гэдэг ерөөсөө зогсоогоогүй. Гэхдээ яг тохируулахгүй бол ууланд их ачаал аваад их явах юм бол бүр улам өвдөлт эхэлдэг. Тийм учраас би сүүлийн үед дандаа тэгш замын алхалт гэж зарлаад яваад байгаа. Тэгш замд бол асуудал байхгүй явна. Ууланд явахдаа урууга буухтаа техниктэй буух хэрэгтэй. Яаж үг гэхээр нөгөө зигзаг маягаар ингэ замаа хөрөөдөж бод өгсгөд бодоод ерөөсөө өвдгөн дээр ачаал ирдэггүй. Харин ч гоё энэ хөлийн булчин, уйны булчин хөгжөөд булчин илүү сайн хөгжих тусмаа үеийн дээр өвдөгний үеийн дээр ирэх одоо ачаал нь буураад өвдөг өвтгөө болно. Тийм учраас уул өдөө бүр уулын алхалтыг бүр болчих болохгүй юм билээ. Уул өдөө гарахад ямар ч өвдгөнд ачаал ирэхгүй. Тэгээд харин ч миний хөлийг гарын энэ гуйны 90 булчин хөгжчихсэн булчинлаг болцсон. Тэгээд тэр булчин чинь одоо ачаалаа аваад үеийн дээр өвдөгний үеийн дээр зовир ирэхгүй бүр намддаг. Урууга буухтал харин асуудалтай. Өвдөгний хамгийн их ачаал ирэхэд урууга буудаг. Тэрэн дээр техниктэй буун. Техниктэй буухтаа зигзаг маягаар ингэж замаа хөрөөдөж буун. Эсвэл араараа аажим налуу байх юм бол араараа ухрах маягаар таягаад тулаад тэгээд юу алхдаг энэ өвдөгний асуудалтай болсноос хойш би бүр таягнаас салхаа болсон. Таяг өстой хамгийн гол төшиг болдог. Таяг бол ачааллын одоо 30-40% бол элбэгхэн бууруулт юм билээ. Би одоо ерөөсөө ямар ч газар одоо тэгш замд таяг
таяггүй алхаж байгаа. Уулын айжин байсан ч гэсэн би таягтай алхдаг. Сая ч гэсэн тэрэлжээ 2 өдөр одоо энэ холын хол Австралиас ирсэн 2 гэр бүлийн 2-ыг дагаж яс 40 км замыг тууллаа. Тэгэхэд бол үнэхээр дандаа мандаад гүйж ордог хүн өнөөдөр тэр 2 чинь идэгдэл том жинтэй тэгээд бас яг нь манай Монголын сайхан байгалыг бас хараад надтай бас ярилцаад ингээ явхад бол тэгс одоо энэ Солонгос Японд болохоор дандаа ийм асфальтаар явуулчих юм билээ. Алхуулдаг. Асфальтын замаар их алхах хамгийн муу. Асфальтын дээгүүр алхаснаас болж өвдөгний асуудалтай болно. Тэр асфальт чинь урд нь доороосоо бас пүүз тохирохгүй, тэгс замын пүүз өмсөөгүй, уулын пүүзтэй хатуу ултаа юутэй яг улдаад цэврүү үсгэн уулнаасаа. Тийм учраас одоо би тэр хүнд ойлгож хэлсэн. Одоо бид нар олон улсын алхалтанд бол хөгжсөн орнуудад дандаа тэгс замд алхдаг, улддаг. Манай энэ байгальтайгаа ойр Монголын энэ нөхцөлд бол айгүй зөөлөн хөрсөн айгүй гоё гэсэн чинь харин тий өстой гоё юм бэ гэдэг тэр хоёр бүр зураг мураг дараад их аажимхан гоё алхаад хоёр тэр одоо нэг нь тэр Жими гэдэг хүн бол одоо email гэдэг нөө дэлхийн олон улсын алхалтын том холбоо байдгийг тэр холбооны дэд тэргүүн Пан Азийн одоо олон улсын алхалтын тэр захирал ийм том цолтой хүн нэг одоо маш том хариуцлага хүлээж 2 өдрийн турш алхахдаа бас тэр хүнтэй ярилцаад хөрөлдөө явахд газар нэг зөөлхөн манай Монголын байгальтайгаа ойр алхаж байгаа танаа монголчуудын бас аягүй сайн алхах гин ард нь бид дөрөв ингээд юм жоохон дохио зонгоогоор яг би орчуулагтай явсан тэгээд ярилцаад ойлгоцоо явж байхад бол манай монголчууд бол өстой мундаг ингээд тасраад алгуулж байгаа байхгүй. Тэгээ монголчууд яг адуу шигээ мундаг алхах юм бэ гэж бас яаж ийсэн. Бас тий. Тэгээд бас айгүй гоё тэгээд сайхан байгаль алхах юм бэ. Та нар энэ тэрэлжийн сайхан уусаар одоо дараагийн олон амууд уулын ороод дээрээс харахад айгүй олон ам байна. Энэ ам болгон жил болгон энэ фестивалаа хийгээд явах юм бол олон маршрут гарч болохоор байна гэж бас ярьж илаа тий. Энэ дээр бас яг тий алтан сүхээс тодруулахад өвөл зундаа бас энэ фестивал манд болдог байгаа шүү дээ. Тэгэхээр өвлийн алхалт гэхээр бас одоо манад өвөл ямар байдаг вэ? Утаатай. Тэгэхээр та бас илүү байгаль руугаа л бас гардаг болоо гэж бодож байна. Өвлийн тухайд. Тэгээ өвлийн алхалтыг бас мэдээж байгаль руугаа гарна. Улаанбаатар хот маань өвөлд ямар үлээ те. Тэгэл наадхан зүгээр сонгоны уулын орой дээрээс гараад бид нэр юун дотор байгаа юм бэ л гэж боддог. Тэгээд бас энэ тэрэлжийн ийшээгаа өвлийн фестивалыг хийдэг. Тэгээд тухайн камптайгаа ярилцаад за танаад энийг хийх болохоор байна. Тэгээд газар орноо сонгоод алхалтынхаа замыг сонгоод тэгээд хийдэг. Өвлийн алхалт ер нь хүмүүс өвөл алхахаар хар хүүтэнд хэцүү гэдэг штэ. Үгүй алхацсан ерөөсөө даардаг байхгүй. Тэгтээ улам халаацал. Өвлийн байгаль зуныхаас бүр дутгааргүй гоё. Тэгээд үжигсэнтэй одоо тэр цэвэр агаар бүх зүйлийг авах бүрэн боломжтой. Өвлийн алхалтанд маань өнгөрсөн жил бас гаднаас бас 4-5 орноос ирсэн. Энэ жилийнх бүр илүү их нэмэгдэх байхаа. Өвлийн алхалт бас өвлийн фестивал болдгийг бүгд мэдээд явцгаасан. Хэдэн сард болтой? Манайх чинь цагаан сарын дараахан боллоо тийм манайх юу хийдэж штэ. 1 сарын 20-нд боллоо. 1 сарын 20-нд болсон баха. Тэгээд яг гоё айгүй гоё цав цагаан цасан дээр тэгэл тэр гоё алхалтыг хийхэд бас айгүй гоё. Байгалийн тэр сайхан юу цас бууцсан байж хахад гадаадынхын бас Оросууд тэр ганц нэг энд байгаа юу гадаадынхын чийлдэг монголчууд бас их алхдаг. Үнэхээр гоё үлгэрийн орон шиг санагддаг. Цасгүй орон зөндөө байгаа шүү дээ тий. Тэгэхэд манайх өстой цасаараа гайхуулж байгаа. Тэр ой модон дотор тэр цас тогтцсон байгаа байдал үнэхээр үлгэрийн юм шиг үнэхээр гоё. Цав цагаан цасан дээгүүр алхаад мөсөн дээр тэмцээ явуулаад гоё шагаа харваа тэгэл гоё уралдаан тэмцээнүүдэд бас фестивал гэдэг утгаараа заавал үндэсний хэв маягтай тийм тэмцээн уралдааныг зохион байгуулдаг. Тэгээ их гоё өвлийн алхалтанд ирмээр санагдаж байна гэж гадаадын хамт ингээд нөгөө байсан сая ирсэн хүмүүс танаа өвлийн фестивал хэдэн сард болдгоо гэж хэлсэн. Тийм танах хизээ болдг ингээд асууж илээ сонирхч илээ. Тэгээ цасн дээр алхах маш гоё штэ гэсэн цас үзмээр байна гэж халуун орны улсад бас тэгж илээ. Үнэхээр гоё өвөл зуны хоёулаа гоё. Ногоон байгаль дотор онгон байгальтайгаа ойрхон алхах гоё цав цагаан цасан дээгүүр алхах гоё утаагүй гоё цэвэр агаарт алхаад тэр дээрээс нөгөө сая манай алтан цэхэллээ шүү дээ уулын ороод дээрээс харахад ямар гүн хар утаа тогтцсон нийслэл хот маань амар аимшиг юм дотор бид нар амьдарч байгаа юм бэ гэхэд бид бүхэн чинь эрүүл агаарт 7 хоногт 2-3 гараад өөрийнхөө уушиг цэвэрлээд авчиж штэ. Тэгэхээр Улаанбаатарт байгаа монголчууд минь одоо энэ сайхан дөрвөн хайрхантай гараад ингээд Монголын явгаал
алхалтын холбооны пэйж хуудсыг дагаад ингээд зүгээр л биднийг дагаад алах бид бүхэн одоо туршлагатай алхаж байгаа хүмүүс танах зүгээрээс баяр хөөртэйгээр туслахад бэлэн байна. Тэгээ Монголын явган алхалтын холбооны пэйж хуудас дээр байгаа ивент зэс рүү ороод тэр ивент дээр бүх алхалтууд тавигдсан байдаг юм аа. Тэрийг хараад л одоо ерөөсө тэр лөө ороод л ирэхэд үн төлбөргүй зүгээр л алхна. Том нөгөө 100 км-ийн алхалтууд том ивент дээр бол бид нар ирж очих түрүүнд алтан захирал хэллээ. Одоо автобус унаа, хоол унд, сертификат бааж, зохион байгуулалтын зардлууд бол мэдээж орно шүү дээ. Тэгээд өөрийнхөө ямар фитнес бид нар сарда тэг хэдийг төлөөд бид нар зааланд хичээлдэг үедээ ууланд өнгөө дагаж явж байгаа том арга хэмжээ ивентэд бол төлбөр мөнгө өгөөд орох нь бол зайлшгүй тэр зардлууд бол ашигын бус тэр зардлуудыг төлөөл явдаг бид нар. Тэгээ 15 удаагийн цууд би өөрөө явсан байгаа. Тэгээд 15 удаагийн цууд явхад янз бүрийн Монголын 21 аймгийнхаа бас үзэсгэлэнтэй сайхан аялж байгаа мөртлөө алхаад ингээд сайхан гоё Монголынхаа гоё байгаад би тэг үйдэнгийн найзууд болон одоо ингээд бүх хүмүүстэй төрөстэй ах トゥ нар үр хүүхдүүдтэй дандаа хэлдэг Монголын явган алхалтын холбоо надад дандаа гоё газар үзүүлж чинь үзээгүй гоё аймагуудаа үзэж чинь олон улс Хятад, Далиан, Солонгос олон улсын алхалтуудад бид нар хүртэл яваад гоё ингээд замаа дуусгасны төлөө медаль зүгээд хөрөл цодтон болоод ирж чинь энэ бол айгүй гоё бидэрт урам өгч байгаа байхгүй алхасны төлөө шагнал байхгүй юу тийм залуучууд ер нь хэр хамрагдаж байна залуу үеийнхэн залуу үеийнх нь яг хуу хамрагдах нь жоохон бага талдаа дөө байх гэдэг юм. Сүүлийн үед ингээд эцэг ихээсээ одоо ингээд хамт явж байгаа хүмүүсээсээ үлгэр дуурайл аваад бага угаар нэмдэж байгаа. Тэгээд би надад ингээд зөвлөж хэлэхэд тэгээд одоо 7 хоног одоо 5 өдөр ажил хийгээд 2 хоног нэг сайхан унтъя гээл залуучууд ажилдаа ядраад ч юм уу тэгээд шин. Тэгэхээр тэр 2 өдрөө 4 хоногийнхаа дунд унтаж өнгөрөөж ирсэн дэр бол ядаж нэг өдөр нь юунда байгальдаа гараад энэ алхалтанд ингээд яваад нэгдээд тэгээд шинэ найз нөхдөд болоод одоо тэр 5 хоногийнхаа ажлын стресс бүх юмлыг тайлаад ингээд нэг зэнэглээд ирэхэд чи тэр 2 хоног 4 хоногны дунд унтснаас бүр 10 дахин илүү ирч хүч чаана тийм болохоор бас аль болох урайлал явж байгаа маш зөв амралт болох байхгүй бид нар тэгэхгүй бол хүчил төвчийн төтөлд ороод улмал доош ороод тэр 2 хоног унталт чирээсээ 20 хоног амралт биш болоод ямар ч утгагүй болдог. Тэгээд бас бүгдийн ерөнхийдөө бол урайлж залуучууд бас нэлээд нэмэгдэж байгаа. За тэгээд ер нь бол ингээд өнөөдрийн бас 40-та болон ингээд энэ хүрээнд өндөрлж байна. За өнөөдөр тэгээд цаг зав гаргаж ирсэн магадгүй аяг бол манай ажлаар бас алхсан баха. Тийм манай дор зогсоол байхгүй. Алхаж ирсэн. Тийм байна. Өнөөдөр машин явдаг өдөр хот дотор тувд алхаж идэх шүү дээ. Тэг хүмүүс хараад байдгийг говцоо өмсөд алхаж байгаа юм чи аягүй гоё. Тэг цаг хожоод бас их гоё байдаг. Тэгээд өнөөдөр бас цаг зав гаргасанд маш их баярлалаа. Тэгээд Монголын айлын холбоонд бас амжилт хүсье. Илүү олон арга хэмжээнд зохион байгуулад илүү олон одоо Монгол одоо иргэдийг бас эрүүл мэндэд одоо ингээд хамрагдуулж байна. Үнгүй хамрагдуулж байна гэхэд бас маш их баярлалаа гэж хэлмээр байна.